Хүм өдөр болгон бурхантай таашлаад байдаггүй шүү дээ. Сэлмингийн Айзенбренер энгийн сургуулийн хувцас өнгөсөн. Цаг цагаан өстэй хөвшин ишиг харагдана. Тэрээр Лусинд найрсахаар бүхийд мэдчихлээ. Тэд хамгийн сүүлд Лусины төрсөн өдрийн найран дээр уулзсанаас хойш хэдэн жил өнгөрчээ. Тэрээр өөрийгөө энэ улсын хамгийн алдартай дайчдын нэг биш мэтээр маш даруйхнаар танилцуулав. Ханс өмнө Лусинд Вальдекийн гэр бүлд хоёр үеэрээ зүтгэсэн нэгэн баатараас Сэлмийн эрдэнэ сорно гэж хэлжсэн билээ. Гэвч түүний тослох тэрхүү баатар нь хараал ицсэн Сэлмингийн гэдэг хэсгийг нь зэрэг дөрвтүүлсэн байжээ. Лусийн хит их баярж хөөрхөд чинь язгууртан нисээр бүхийд хариу мэдчихэд Сэлмингийнээс сурцах нь нэр төрийн хэрэг бусгай илэрхийлв. Айзны малбан эсний мэдчихдээ сонсоод хөнгөн инээн сүрчээ. Тэр өөрийгөө хэтрүүлсэн цалны цан нуугдсан түгээр нэг хөшин эр химээ хэлв. Бас агуу гэр бүлийн дараагийн тэргүүн болох хомсогч хүн толгоогоо ингэж ямархан бүхийдгэж болохгүй гэв. Лусийн гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалах нь түүний үүрэг боловч Сэлмингийн шиг хүндэд хүнтэй харьцах эс журмыг хизээч алдагдахгүй гэж зүтгэв. Тэдний багш шавь харьцаанаас үл хамааран айзан бол хамгийн дээд хүндэтгэж хүлээх ёстой хүн байлаа. Хүүгийн өөр дүүн биширснүүдээр хараад хөгшингэр баг зэрэг эвүүцв. Тэрээр буулк хийж залуу эзэнд өөрийнхөө хамгийн тухтай байдлаар харилцахыг зөвшөөрөв. Нэг ч секунд үргэлгүйгээр тэдний сургуулийн анхны хичээл албан ёсоор эхлэв. Айзен Лусинд гадаах сургуулийн талбайг тойрон гүөхийг тушаав. Түүнийг анхны даалгавраа өгч дуусгаач өмнө залуу эзэн архитектийн гүөхөд бэлэн болсон байлаа. Тэрээр асар их хэрч хүчтэйгээр багш руугаа харж эхлэх төхөөг хүлээв. Түүний ийм идэвхтэй байж тайсан хөгшингэр тур хүлээхийг хүслээ. Айзен хүүг яагаад юу ч асуухгүй байгааг хаж байв. Тэр яагаад гүйж байгаа юм бэ? Хэр хол гүйх ёстой вэ? Энэхүү дасгалын цаад хотох очоо нь юу вэ? Ихэнх хязгаартан хүүхдүүд гүйж эхлэхээс өмнө яг ийм асуултуудаар түүнийг босгох байсан биз. Мэдээж Лусийн сонирхож байсан ч шаардлагатай учраас гүйх тушаал өгсөн байх гэж бодов. Шавь хүн багшийнхаа үгийг дагаж үйл явцад нь итгэх ёстой гэж тэр үздэг байлаа. Айзен Лусины нүдний харц бүсэд залуу эзэнтээс эс үр байгааг анзаарав. Энэхүү Сэлмийн урлагтчин сэтгэлээсээ үнэн халуунаар тэмүүлж байлаа. Тэрээр гүнгийн уурцртын үеэр юу хэлэх гээдсэнийг эцэст нэг юм ойлгов. Тэр дахин эргэж зүрхүүгээр Лусинд хамаг хүчээрээ тойрон гүйх төхөөг өглөө. Лусийн нүрэндээ инээн зэрэг тодруулсаар нар тасан сургуулийн талбай руу гарлаа. Түүнийг талбайг бүхэлдэн тойрон гүйж байхад айзен арсаас чимээгүйхэн ажиглан зогсов. Лусийн тойрч гүйх энэхүү энгийн даалгаврыг маш нухацтай хүлээж авч байлаа. Түүний алхам бүржиг тэмэлтэй байсан бөгөөд хурдаа багаар нэмэгдүүлжээ. Үнэн дээр түүнд багш айзны тушаалыг ямар ч хэрэгцээгүйгээр дагсан өөр нэг шалтгаан байсан. Тэр энэхүү гүйлтийн жинхэнэ зорилгыг аль хэдийн гадарсан байжээ. Шавийн хуваар өөрийнх нь навьяас чадварыг сарахын тулд түүнд энэхүү энгийн биеийн хүчний даалгаврыг хүсэн хэрэг байв. Өөрөөр хэлбэл энэ нь түүнд тэрхүү оч байгаа эсхийг шалгах сорилтуулаа. Лусийн өөрөө өмнө нь хөлсний цэргийн ахмад байхдаа яг энэ тактик хэрэгждэг байсан. Тус үнийг сайн мэдж байв. Тэр шин цэргүүдэд химийч хийхийг хүсдэггүй жижиг сажиг ажил даалгаад өөрөө хүндлөнөөс ажигддаг байжээ. Өвгцэн энгийн ажилд хэрхэн хандаж ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь хараад л багш хүн шин цэргийн талаар маш их зүйлийг мэдж авч чаддаг. Энэхүү энгийн сорилтыг маш сайн давахын тулд Лусийн хамаг хүчээ 100% дайчин өөрийн шийдэмгий байдлаа харууллаа. Айзен түүний гаргаж буй жижиг шийдвэр бүрийг ажиглаж байгааг тэр мартаагүй байв. Тэр Сэлмингигэнд өөрийн зөв хандлагыг аль хэдийн харуулсан. Тул одоо зөвхөн тэсвэр хатуужлаад батлах үлдээд байлаа. Өнөөдөр Лусийн хөлөнд хугарах шахам эцсийн хүчээ барьж унтлаа гүөх зорилго тавьжээ. Төлөвлөгөө нь тийм байв. Гэвч гүйж эхэлснээс хойш нэг цаг өнгөрөхөд тэрээр ямар нэг зүйл үнэхээр буруу байгааг мэдэрч эхлэв. Тэр 60 минутын турш хамаг хурдаараа гүйсэн ч ядаргааны шинж огт мэдэрчсэнгүй. Харин ч эсрэгээрээ гүйх тусан бие нь улан сайжрах шиг болов. Сургуулийн талбайг тойрох бүрт түүний бие улан хөнгөрч шалмгаа болж байлаа. Энэ үнэхээр хачирхалтай мэдрэмж байв. Тэр одоо хүртэл сэлдэж муудсан бие сэргийхийн тулд зөвхөн болноор үйлдвэрсэн нэгтэр шодог байсан. Түүний хийдэг байсан ганц тасгал нь цайзыг тойрон зүгээр л алхах байлаа. Энэ үед Сэлмингийн ч мөн адил энэхүү хачин байдлыг анзаарчээ. Тэр ердөө залуу эзний биеийн ерхий байдлыг тандахыг хүссэн юм. Түүнд тийм ч их хүлээж байсангүй. Гэтэл хүү аимшигтай их төсвөр хатууслыг харуулж байв. Лусины өнгөрсөн түүхийг авч үзвэл им үр дүн гарах нь ямар ч логикт нийцэхгүй зүйл байлаа. Түүний биенээс ганц ч тусаж хөлс гарсангүй. Түүний амьсгал нь яг ч намуухан нуур шиг 50 хэвээ байв. Манайгаа олон жилийн турш тасгалж авсан баатруудын хувьд ч ийм хэмжээний 50 байдлыг хатгална гэдэг ойр тожид дуулдаагүй зүйл юм. Аасаас чимээгүй ажиллаж байгаад гэрчээр нь барагдсан Сэлмингийн нэг зүйлийг ухаарслаа. Түүнийг ирэхээс өмнө залуу эзэн бэлтгэхийн байжтай сууж исэн бүжээ. Өөрийн тамгийг батлахын тулд багш айзен ганцхан шалмгаа хөдөлгөөнөөр талбай руу орж ирэв. Тэр Лусийн загсахыг тушааж тасгалыг дуусгалаа. Залуу эзэн ямар нэг зүйл боцхов. Эсвэл өөрөө буруу зүйл хийчих үү? Химэн сандарч эхлэв. Түүний өмнө зогсох Сэлмингийн бүх биенээсээ цэвэр манаа харуулж байлаа. Айзен цааш өргөжлүүлэхээс өмнө залуу эзнээс нэг зүйл асуухыг хүсв. Тэр Лусины өмнө нь бие сэтгэлээ тайвшруулахын тулд хийж исэн зүгээр нэг бисэл хол биш. Харин манагийн эргэж байсан эсхийг шавллаа. Өөрийн тасгалыг нуух шаардлагагүй гэж үтсэн залуу эзэн Сэлмингийн тамгийг батлав. Тэр бодлоо зэгцэхэд мана эргэлдүүлэхээс илүү дээр зүйл байхгүй. Тус үүнийг ашигладаг гэжээ. Үүнийг сонсоод
айзам Лосены биеийн байдал түр зөөр үзлэг хийх зөвшөөрч хүслээ. Тэр хүүгийн гараас хатгаад ямар нэгэн хачин мэдрэмж төрж байсан ч Лосены хөдөлгөөнгүй байхыг зөвлөв. Багш айзан өөрийн нарийн ур чадвар хяналтын төсвөмжтэйгээр манайгаа залуу эзний бугаагаар дамжуулан татгшин аажмаар нэвтрүүлв. Ингэснээр тэр хүүгийн манайхийн иргэдийн суугуудад нэвтэрч чадсан юм. Энэхүү үзлэг нь нэрээд орч бөгөөд таагүй хугацаанд өргөжлөв. Эцэст нь Сэлмингийн Лосены ер бүсийн тэсвэр хатуужлын шалтгааныг тодорхойлж чадлаа. Хөгшин 95 хүчээснээр залуу эзэн Лосын аж хэдийн манай иргэдийн эцсийн шатанд хүрсэн байжээ. Тэд үндсэндээ ижил түшин татсан байв. Тэр хүү Сэлмингийн айзан хүртэл хизээч хүрч чадаагүй онлын хязгаараас дасан түшинд хүрчээ. Энэхүү боломжтой гэж үзэж байсан бүхнээс дасан шин замыг өөрөө нээж байна. Шалгалтыг дуусгаад айзан эсрэг хугацаанд чимээгүй хөдөлгөөнгөө зовсов. Тэрээр манайгаа биедээ зөөлөн нэрвүүлж татаад залуу лордын гарыг тавьлаа. Тэр чичирсэн гараар Лосенаас манай иргэдийг хэр удаан дадлоожуулж байгааг нь асуув. Харин үйл явцын эцсийн шатны залуу лорд юунд хүрснээ огт гадарлаагүй. Түр энэ хачин асуултад үнэхээр гайхаж чадчихжээ. Сэлмингийн үнэлгээгээр түүний манагийн цэвэр тунгалаг байдал нь үжийн талбайн шинхэн цас шиг байв. Түүний цэм нь яг л тасралтгүй ирэх усан хурц шиг. Манагийн үр ашигыг дээд зэрэг нэмэгдүүлэхээр ямар ч үгүй төгс бүршжээ. Тэрээр ердөө цөөхөн хитгэн дайчдын хүрдэг тэрхүү түвшинд хүрсэн байна. Зарим хүмүүс насан туршдаа бэлбэл хийсэн ч түүний гүйцэн гэж гортхон чирэггүй. Лосен иймэрхүү зүйл гадарч байсан ч өөрийгөө аль хэдийн төгс төвлөр байж дойрцсон байна гэж төсөөлөв. Хэрв тийм бол шинэ багшаасаа цаашид юу ч нөх шаардлагагүй лээ. Түүнд өөрийнх нь биеийн байдлын талаар зөвхөн Сэлмингийн шиг хүмүүс хариулж чадах олон асуулт байлаа. Лосен сар орчмын өмнө манайгаа зөнгөөрөө эргэж дүүж ихсэн бөгөөд анхнаасаа л бүх сууг нь нээжтэй байсныг олж мэдснэ хүлээ. Манай эргэжлийг өвдөлт болон бүхшөртэй дагаждаг гэж тэр сонсож байжээ. Гэсэн ч түүнд ямар нэгэн эсэргүүцэл таагүй мэдрэмж төрөг байна. Энэ хүү Сэлмингийн хүжээлтээс холтаасан байв. Сууд ухаантан гэрддэг тэрээр хідэн 10 жилийн төвчээрийн эцэслэл өргөж хүрсэн билээ. Залуу лордыг харахад магадгүй улс эцэсэж тэнгисийг хувааж чаддаг дооцсон сэрэмжит зүгээний домог биш байж магадгүй юм. Тэд үнэхээр амьд байсан байж мэднэ. Айзан нохцтой уулж бүдүүрээр загнахаас имэйжгүйгээр шалуухан ирэх зөвшөөрөл хүслээ. Тэр залуу лорд Лосенаас өөр зам сонгохын тулд Баштек гэр бүлийн залхамжлагчийн эрхээсээ татгалзах талаар бодож үзхийг асуув. Лосийн өвөний саналыг сонсоод очирлоо. Тэр яагаад шинээр очиасан залхамжлагчийн судлаасаа татгалзах ёстой гэж тэр бидэнд ямар нэг зүйл буруу болсон байх вэ гэж сандарч эхлэв. Магадгүй тэр Сэлмийн техник сурч чадахгүй эсвэл манай шившүүс аншигтай зүйл тохиолдох юм болов. Айзен түнд санаа зовж байгаа зүйлийнх нь яг эсрэгээрээ гэдгийг батлан хэлв. Тэр Лосины биеийг хамгийн төгс савны жишээ гэдгийг шулган хэллээ. Тэрээр манай болон биеийнхээ үр ашигыг онлын хязгаараас давуулаад зөксгүй. Ориглоос цаадахыг харж эвдийн логикийг эвдэх чадвартай аж. Өөрөөр хэлбэл хэрэг залуу лорд зөвхөн Сэлмийн юушгэд анхааруул хамгийн богино хугацаанд Сэлмийн гэрэн болох боломжтой байв. Сэлмийн урлагийн ориглолт тэмүүлж байсан хүний өхөд Сэлмийн гэрэн болж чадна гэж сонсох нь биелсэн мөрөөдөл байлаа. Тэр Лосины биеийг ер бүсэн гэдгийг мэдчихсэн. Гэвч энэ нь түүний хамгийн зарим мөрөөдлөөс чухал даасан хэрэг байв. Арчлан зүрхт Сэлмийг сорох аз тахиас нь Лосен өөрийн бүтчихгүй мөрөөдлөө биелүүлэх замыг оллоо гэж боджээ. Түүнийг тэр төвшнээс цааш харж чадах Сэлмийн оройд хүрэх шууд замтай байна гэж хэн санах вүлээ? Айзен түүнийг хоёр замыг зэрэг давахын оронд гэр бүл болно. Сэлмингийн бахан аль нэгийг сонгоход хүргэж байгааг бодоход энэ үйл явц үнэхээр хэцүү байх ёстой. Мастер Айзен түүнийг зөвхөн нэг ч замыг сонгож чадна гэдгийг батлав. Тодруулж хэлбэл өвөнд энэ хорвоод үлдэх хугацаа тийм ч хүлдээгүй аж. Манай эрэгтийн хүчээр тэрээр 100 гаруй настай ч хөвшин ясаа хөдөлгөж чадж байна. Гэвч цаг хугацаа хэнийг ч үлдээн гэж үгүй. Тэрээр би махбодынхоо ажмаар өвчлөж байгааг цаашид үгүйсгэж чадахгүй болжээ. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө дараагийн Сэлмийн гэгэнд бүх зүйлээ өгзүүлэн үлдээхийг хүсэж байна. Зөвхөн Сэлмэнд анхаарсаа хандуулгач бараар хангалтгүй байх болно. Лосены ой санамж зөв бол Сэлмийн гэгээ 8 жилийн дараа таалал төгсөх ёстой. Тэдэнд үнэхээр их цаг хугацаа байхгүй нүнэн байв. Лосен дотроо мастер Айзены саналыг хүлээн авч зөвхөн Сэлмэндээ анхаарсаа хандуулахыг хүссэн. Гэсэн хэдий ч ирч буй замбраагүй байдлын 90 үеийн зөвхөн цэргийн хүчээр зохицуулж болохгүй ертөнцийг авч ирэх болно. Бүх ТV хамарсан эмх замбраагүй байдлаас амьд үздэг хүмүүс нь хууль ёсны эрх болон язгууртан статустай байх бай. Түүний хүсэн хүчээсэн мөч хаалгаан нээсэн ч тэрээр илүү том зургаар сэтгэх ёстой. Тэрээр сэр Айзенээс хүчил өчөв. Тэр эцэст нь хүртэл валдаг хിവэр үлдэх сонголтыг хийлээ. Сэлмингийн түүнд одоогийн байр сууринаас нь хол таасан санал тавьсан ч тэр үнийг хүлээн авч чадахгүй. Азар өвгөн түүний эргэлзээг ойлгосон юм. Тэр хүү ийм хэцүү байж даруулсан хүн нь өөрөө байв. Тэр залуу насаа дэмий өрчээд одоо өхлийн ирмэгт ирэхдээ шунхаарч байгаадаа харамсаж байлаа. Тэрээр нэг гэсэндээ өөрийгөө өнгөрсний дараа Лосенаар дамжуулан мөнхийн өвөлдөөхийг хүссэн хэрэг. Хөгшин эр урт удаан амьдарч болон үе залхамжлынхаа талаар тунган бодохыг хараад түүнд нэгэн санаа төрөв. Тэрээр Сэлмийн гигантнээс хэрэг өөрөөс нь өөр жинхэнэ авьяастай хүн гарч ирвэл яах вэ гэж асуув. Вожбекийн нэдлэн газраас хол ойн дунд морины тавхих чимээ сонсогдно. Сүүж явхланд азаргыг хөдөлгөн яваад залуу язгууртан хөцөсөмсөн байв. Түүний морин дээрх бэлтгэлийг задгаа талбайрав. Ярангууд ирсэн даамж таслав. Даамж Вожбекийн гэр бүлийн 3 дахь хүүгийн талаарх мэдээг дуулахтаа янзгаатай ханиаж байлаа. Залуу язгууртан азаргаа ширүүн зогсоо. Тэрээр сонссон инээд
ихтэй түүхүүдээ үнэн гэдэгт итгэж чадсангүй. Вальдековгийн дөрөв тхүү. Жошуа Вальдек өөрийн тэнэг хайгаа гэр бүлийн тэргүүнээ сууж өрсөлдөх шин нэр тэгшгчээр хүлээн зөвшөөрөгцөнээр зөвшөөрөхийг хүссэнгүй. Түүний даамал цөө яриа батлагдсан гэдгийг жирэнгүү тайлбарсав. Эрхэм дээдэс их гүн дөнгөж сайн мэдээж хийсэн байна. Түүнчлэн залуулаар Лосын сэр айзны удирдлагадор сэлмийн уршийн бэлтгэл хийж байгаа аж. Жошуа маш их бухимлаа. Тэр амьдралынхаа туршид хайгаа зөвхөн төвөг өдөгч гэж харж ирсэн. Хоёр ахтай хавчигдж байхдаа дэмжлэхийн бааз бүрдүүлэх нь аль хэдийн хэцүү байсан юм. Одоо бүр төвийг савсан бүжгүүдэд хүртэл нэг бишин сонголт гарч ирлээ. Тэр Лосяныг өрөөндөө өргөжлүүлэн өмхөрөө твтэж байсан бол дээр гэж үзэх байсан. Даамал нь түүнд үг хэлсэн хаяг зөвлөв. Түүний арай гэж цовлуулсан дэмжлэгийг хизээч ганхаж болцсохгүй хат Жошуа яаж тайван байж чадах вүлээ. Хоорондоо ердөө хэдхэн сарын зөрүүтэй байдал Лосяныг ах гэж дуудах хэрэгтэй болсон нь хангалттай өөр хүмээ хэрэг байв. Гурав дахь залуулаар залхамжлагчийн нэр дэвшигчээр батрагдсан нь түүнийг төвчээрийнх нь хязгаарч хүргэв. Түүнд ч бас өөрийн чадвараа харуулж харах байх ёстой. Лосин саяхан сэлэн сурч эхэлсэн тул удахгүй биш төвшин хамтрагч хэрэгтэй болно. Тэрээр даамандаа хид хидэ хорт сэлэн бэлтгэхийг даалгав. Жошуа тэр модон хогийг огт хүссэнгүй. Түүнд жинхэнэ ган хэрэгтэй байлаа. Тэр зүгээр л өвчтэй хата юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг харуулах болно. Жаахан дүү өөрийгөө гол төр гэж бодож байна да. Биш бичгийн тус байдлуусын сэлмингийн тэнд өөр нэгэн шавын санаар санаж болгохыг хичээж байв. Түүний бодож байсан гол нэр дэвшигчийг олоход хугацаа шаарддаг. Тэр хүний үеэс нь хуцаа алстыг нөхөж чадна. Тэрээр 100 жилийн дараа цэсэр айзны үеийг засамжлах чадвартай шавыг авчирна гэж амлав. Өвгөн залуу зортод санамсаргүйгээр ийм хүнд ачаа үлдээхийг хүссэнгүй. Тийм авьяаслаг хүүхэд түүнийг маш их хүндэлж байгаад л тэр сэтгэл хангалуун байлаа. Сэлмингийн найрсаг өгс болон санаж тавьсан залуу лордод ээжгээр тасархав. Хүлээж исэн Лосяныг санаж товшихтай Ахмадтай чинь тутахгүй зүйл шиг сонсогдсон байх хэвээр. Алдартай гэрдээ сэлэмжид хүрдэг түүний нүдэнд өрчдөггүй билээ. Сэр айзан Лосяныг өөртөө дүүцгүүц авьяасны гаргаж ирнэ гэсэн яран дэрэгцхэн зүй ясны хэрэг юм. Сэлмингийн энэ санааг няцаасан ч залуу лорд амлалтаа биелүүлэхийг зорж байна. Хэрэг Лосян Вальдекийн бие Сэлмингийн хүлээн зөвшөөрсөн тэнгэрээс заяасан сав юм бол түүний чадвартай өрсөлдөхөөс хий нэг юм байх хэвээр. Өмнө нь тэрээр жижиг биедээ Сэлмин зүг бэлтгэхгүй байсан ч бүрэн зэвсгэрсэн Батланбаатар эрсийн нүд ирэмхийн зөв хядаж чаддаг нэгэн эрсийг мэддэг байжээ. Тэрээр зөвхөн цэвэрзэн совин авьяас бэлгээрээ тулааны талбарыг шургуулсан эзэгнийг Сэлмин биелэж болсон юм. Төрөлхийн сул дорой биетэй байсан ч түүний эрт тоолж башгүй олон дайсны цэсийг өмссөн билээ. Лосяны гүнээ хүндэлдэг тэр хүн бол Сэлмин чөтгөр Феликс байв. Залуу зорт аж хэдийн Феликсийг өөртөө эсвэлхээр шийджээ. Хангалттай сайн ирсэн үлдэр залуу түүний хамгийн хүчрэхийг албад болж чадна. Түүнийг эсэр айзны удирдлагаар авчрах нь хамгийн тохиромжтой байх болно. Өв засамжлалын сэдрийг хойш тавихад Лосяны өөрийн бэлтгэлийг цогцрох учиргүй. Сэлмингийн байр бөөний модон хүүхдэд гаргаж ирээд түнд модон сэлэм өгөв. Тэд Сэлмийн хэлбэрийн албан гэсний хичээлийг хийхээс өмнө өвгөн Лосяны одоогийн ур чадварын түвшин харахыг хүсжээ. Тэрээр модон хүүхдэдний эсрэг бусаа цавчих, ихтэй цавчих болон ташуу цавчихгүй гэдгийг гүйцэтгэх ёстой. Эргэлтийн дасгал хийж исэн туршлагаараа манай удирхан түүнд түүн номерхон байх ёстой. Төсвөлийн цавхилтад Сэлмингийн Лосяныг манай шингээсэн хүчийн цавхилтаар хамаг хүчээ гаргахыг харахыг хүсв. Шинэ биедээ анх удаа сэлэм барьж үзэх нь хачин мэдрэмжлээ. Тэрээр өөрийн хүч чадрыг тодорхой хэмжээнд тухамсартэйгээр хянах шаардлагатай болно. Азар өмнөх Лосын хүүхэд байхдаа Сэлмийн хичээж заалгаж байжээ. Модон Сэлмээр чанга атхан. Тэрээр модон мануухай дээр анхаашлаа төвлөрүүлв. Түүний харц ширүүсэж биеийнх нь бүх булчингууд зангирсаа. Цэвэр хүч болон техник ашиглан тэрээр дээрээс доош хүчтэй босоо цохилт хийв. Тэрээр энэхүү өрмөц давталгааныхоо араас 3 өнцөг цохилтыг гүйцэхийн тулд хэвтэ цохилтыг садгүй өргөжлөв. Хүчтэй ташуу цохилт хийснээр үндсэн техникийг дуусгалаа. Эцэст нь тэр Сэлмийн гигантны үнэхэр хахыг хүссэн цохилтыг бэлдэж эхлэв. Лосян өөрийн цэвэр манайг сэлмэндээ шингээж модон сэлмээ гаммэ татуу бөгөөд хорцолгов. Түүний нүд давталгааны чиглэлийг маш нарийн тооцоолжээ. Тэрээр модон мануухай руу яг л үртэй хүнлүгээ харж байгаа мэт шигтэв. Модон сэлмийг доороос нь дээш савж тэрээр мануухан толгойг алсаас тас завчиж архив. Мануухан тасарсан толгой шашин дээр унахад үххийн цэвэрлтэн заалны агарыг сархшиг гэж болов. Дөрвөн цэвэртээр тэрээр өөрийгөө ямар чадвартай гэдгийг Сэлмийн гигантэнд харуулж чадлаа. Энэхүү үзүүлбэрийг үзүүлэхийн тулд түүний бүхий л анхаарс. Эрт хүч шаардлагатай юм. Шинэ биеийнхээ хязгаарыг анх удаа шалгаж байгаа тул тэр үр дүндээ сэтгэл дундуур байсан ч анхшин сорьцогчийн хувьд мөөгөө байлаа. Ноён эзэн одоо бүрч илүү өндөр шаардлага тавих болов гэж Лосян гайхав. Гайхалтай нүг нь ямар ч хувиршгүй хിവэр үлдсэн юм. Тэрээр үл яшиг нэмсэглээд залуу зорт түүнийг дахин гайхшруулсныг хүлээн зөвшөөрөв. Түүний үзүүлбэрийг үгээр ижих хэлбэл үнэхээр өрөвдөлтэй гэж хэлэхээр байлаа. Залуу зорт магтаал сонсноо гэж бодсон ч эсрэгээрээ хатуу дөрмшлж хүлээж авлаа. Ноён эзэн шалтгааныг мэдгүй ч Лосян сэлэм савхтаа маш олон муу зуршилтай байв. Тэрээр Сэлмийн өөрсдийн гол зарчим хамгийн анхны
сорийг огт сураагүй юм шиг байлаа. Товчондоо тэр яг л амьд үлдэхийн тулд улаарсан хөлсний зэрэг шиг сэлмээс авч ийн. Тэр зөвхөн хүч болон хорт дээрс анхаарлаа хандуулж байв. Түүний бие болон манай хоорондын тэнцвэр аль төрсөн байлаа. Эдгээр шалтгааны улмаас сэлмийн төрөлхийн хорц байдлыг хож хөдөлгөөн бүрийн хооронд тон зай гарч байна. Түүнчлэн тэр төсгөлийн цагтд сэлмэндээ манай шингээх гэж ичмээр их хугацаа зарцуулав. Лусаны тооцоолсноор тэр сэлмэндээ манайг хамгийн ихтэй нэгээс 2 секундэд шингээсэн юм. Тэрхүү нэгээс 2 секундын сул тал нь гайгүй шиг байсан. Түүний толгойг авахд хангалттай хугацаа гэдгийг тэр ойлгох ёстой. Сэлмийн гигантны хувьд залуу лордын толгойг тасдахын тулд тэр хугацааны өчүүхэн эсэх хэрэгтэй. Энэхүү анхны хичээлээр Лусын толтолтонд ганцхан секунд ямар үнэтэй байдгийг ойлгохоос эхлэх ёстой. Энэхүү богино хүчин ялтуу өхөзөө гэдгийг шийдэх гол хүчин зүйл болж болно. Өвгөний модон сэлмийн үзүүр Лусаны хүзүнд хүртэл тэрээр хөдөлснийг нь анзаараагүй байв. Энд тэнгэр газар шиг ялгаа бий гэдгийг Лусын хүзэн зөвшөөрөхөөс өөр аргагүй төрөв. Тэр үнэхээр тэнэг байжээ. Тэрээр анзаарч амжихгүйгээр 2 дахь удаага өгч болох байлаа. Тэрээр язгууртан залуу лордын сайхан амьдралд хэтэрхий автаж сонор сэрэмжээ автсан байв. Лусын энэхүү үн цэнтэй хичээлийг зүрхэндээ наан юуны төрөнд муу зөвшөөр сэтгэлгээндээсээ сархан толд цоцолдгүй хичээхээ чин сэтгэлээсээ амллаа. Ноён нээзэн төрөлхийн авьяастай бийж хүний чадварч буй чадахгүй гэдгийг ухаалахаар санаалав. Зөвхөн бүдүүлэх хүчинд найдан туршлагатай манай хэрэглэгчийг ялах боломжгүй юм. Би болон манай хоорондын үр зохицол нь эрчим хүчийг дэмий өрхөд хүргэдэг. Энэ нь ашиглаж боловсрол талыг үүсгэж аюулыг дагуулдаг байна. Сэлмийн жинхэнэ хүчийг харахын тулд дотоод болон гадаад хүч нэгэн урсгал болох ёстой. Жинхэнэ хүч чадал нь тэрхүү зохицол дундаас төрдөг. Үүнийг харуулахын тулд өвгөн модон манайхан эсрэг тавьсгаа мэд хордон энгийн зохилт хийв. Эхэндээ түүний товтлогоо манайхан гадаргуу дээр ганц цэцэраас үлдээгүй мэт санагдлаа. Гэвч гинтхэн тэр чигээрээ сая жижиг хэсэг болон бутарч заал угал тархав. Энэ бол залуу лордын одооноос хэвсэн алхах ёстой сэлмийн зам мөр юм. Тэдний анхны бэлтгэлээс хойш хэд хоног өнгөрчээ. Багш, шав хоёр манайхаа дээрх тасгалаас бодит тулааны бэлтгэл зүү шилжив. Лусын товтлогоо бүртээ хамаг хүчээ гаргаж явахад ноён нээзэн зөвхөн нэг гараараа хажуулаа. Ийм сул талтай байсан ч өвгөн түнд онол практикийг хослуулан заасаар байв. Тэрээр манайгийн урсгал тасарчдаггүй байх ёстойг залуу лордод үргэлж сануулж байлаа. Биеийн бэлтгэл нь хөдөлгөөнийг улам нарийсгадаг. Үндсэн зорилго нь манайг амьсгалахтай айж зэн савнгаараа өдөр татвшинд хүрэх явдал юм. Манай ашиглан бие байнга бэхжүүлэхийн зэрэгтэй шаардлагатай үед өөр тийш нь чиглүүл хангалттай хүчийг нөөцлөх ёстой. Хэрэв тэр зөв цагт зөв газартаа дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлж чадвал Лусаныг хинч зогсоож чадахгүй. Өнгөрсөн хэд хоногт өвгөний заасан бүхнийг шингээж залуу лорд дээрээс зөрөгтэй төвчсөн боловч дахин яцагдав. Ноён нээзэн хүч тэнцвэргүй бэлтгэл тулаанд шавээ тамнаар буусгаж авах зураа элементүүдийг төвцөх болсон сэлмийн мөн чанарын тасаар үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Төгс хаалтан Лусаныг заасны нөгөө тал руу шидэж орхив. Тэрээр өвгөн рүү дахин нэг удаа дарахыг бодсон ч зогсолтгүй хамаг хүчээ гаргаснаас болж төлдөж хэлжээ. Түүнийг ямсгаагаа дарах гэж хичээх зур. Сэлмийн гэгээн бэлтгэлийн сэлмэндээ манай шингээж хөрхий шавээ чатахаараа хамгаалахад дуудав. Энэ удаад ноён нээзэн тэдний жижиг бэлтгэл талааны боцог баг зэрэг нэмхийг хүсв. Лусын дайсны хурд болон чиглэлийг тооцоолж дараа нь сөрөг цохилт хийхэд шаардлагатай нарийн хүчээр хариу барих ёстой. Доош хурийг ухаарах хугацаа маш бага байхад сэлмийн гэгээн түнлэн маш их хурдтай гард авлаа. Залуу лорд 50 байж багшийнхаа сургаалыг санав. Тэрээр яг л урс хос шиг байгальтай нийгмэл байх ёстой. Үүний ачаар тэрээр дайсны барилтаа өсвөр талыг нөхөж чадах байх. Дараагийнх нь хамгийн их хүч гаргахын тулд дэмий өргөдөх энергийг багасгах явдал юм. Тэрээр урагшаа шитгэхдээ дайсны хурданд хизээч автгасгүй. Түүний бие болон ухаанд шингэсэн хичээлүүд эцэст нь үр дүнгээ өгч тэрээр модон сэлмэнгээ дээд зэргийн хурдан хугацаанд манай шингээ ноён нээзэний хүчтэй давталгааг зөв өнцөг зөв зарт нь өгтөн авч тэрээр талхойрон чиглэсэн сэлмийг амжилттай хааж чадлаа. Сэлмийн замыг зүгээр сурч эхэлснээсээ хойш анх удаага тэр өөрийгөө арчаагүй нэг гэж мэдэрсэнгүү. Сүйд тухайдны төгс манай болон сэлмийн гигантны хэлбэрхан гарах хүч чадал хоорондоо мөргөлдөв. Ноён эзэн залуус ортыг үнэлэхийн тулд сэлэм талсан хിവэр байлаа. Хангалттай харсан тул тэрээр модон сэлмээ зөөлөн холдуулж цогцтын хүчийг сануулв. Тэрээр өнөөдрийн бэлтгэлийг ингээд дуусгахаар шийдлээ. Одоохондоо Лусын өнөөдөр мэдэрсэн тэр мэдрэмжээ өөрийн сүнсэндээ гүйс хөвж авах ёстой. Хэрэв тэр үүнийг хийж чадвал нэгдүгээр зэргийн сэрэмчин гэж тооцогдох болно. Залуус орт өвгөн инэ. Энэ өвгөний зааварчилгааг хийхэд амархан ч хийхэд хэцүү байлаа. Мэдрэмжийг сүнсэндээ сэлхэн байтугай тэр хөдөөж мэдрэхгүй байсан тул ив хавгүй унж архив. Ийм хүнд бэлтгэлээс болж бүрэн төлөвлөсөн залуус орт багштай чин сэтгэлээсээ талархав. Тэдний эргэн тойронд бэлтгэлийн заал зарим хэсгээрээ нурсан байлаа. Ойрхондоо бэлтгэлийн талбайд гарсан хөвчлийг засалхаар ажичдыг тогтмол дууддаг болжээ. Ажичдад ирэх бүрт энэ газар улам бүрд орсон харагддаг болов. Ийм хэмжээний сүйтгэл дагуулахын тулд залуус орт ямар төрлийн бэлтгэл хийж байгааг тэд төсөөлж чадахгүй байлаа. Сэлмийн гигантэнтэй хийсэн бэлтгэл тулаанаас дөнгөж дуусаад Лусын тарчлантай хурдаас ангижрахын тулд хэсэг сууж амрах хэрэгтэй болов. Тэрээр өнөөдрийн бэлтгэлээ сайн мэдүүлсэн дээрч зүгээр талархаж байлаа. Өвгөний хатуу арга барил нь түүний хүсний цэрэг байх үеийн насан туршийн муу зуршлуудыг эцэст нь устгах би чин санах гэлээ. Хэрэв өдөр бүр заасан тарчлахын түүнийг эвдэж дахин шинээр бүтээхэд хэрэгтэй бас тэгэхээс өөр аргагүй. Өвдөж нь зөвхөн хоныг хурдан ойлгоход нь тасалдаг. Ноён эзэнийг харах тусам сэлмийн гигантнийг бишрэх түүний бишрэл болон гүнзгийч байв.
Энэ өвгөн залуу Зортын одоогийн түвшин төгссөн аюулыг байн үсгэж, оновчтой зааварчилгаагаар төгс хариу үйлсийг бий болгодог. Ноён ээжний хийж буй зүйл хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдгийг Лусын сайн мэдчихлээ. Тэрээр шарынхаа биеийн байдлыг байн бөгөөд үнэн зөв мэдэрдэг. Түүний сургаалаар биеэ удирдуулахад л өдөр бүр бодит дахиц дэвшил гарч чадна. Өнөөдрийг хүртэл Лусын агуу сэлмийн техникийн нууц нь илүү өндөр түвшний төлөөх зохисролгүй зүтгэж хийж badдаг бай. Тэрээр одоогийн шигээ тэнцвэр, нөөц хүч, урсгал гэсэн ойлголтуудыг хизээж авч үзэж байсангүй. Энэхүү өвөж явцын хамгийн чухал элемент аль хэдийн түүний дотор байсан юм. Хэрв тэр өмнөх амьдралдаа эвлэр сургаалыг мэддэг байсан бол бүх зүйл өөрөөр ирэх байсан нь шалтгаан. Ерөнхий командлагчтай хийсэн эцсийн тулаанд түүний сэлэн магадгүй. Тэрээр тэр хүнд хамаагүй үедээ ойрцсон мэт байлаа. Одоо ч гэсэн тэрээр өөрийн өвхөж болон яригдлын тад дурсанжийг санаж байв. Тархиндаа онлын тулаан хийж үзэхэд тэр зүгээр ч нэг бугаад өчгүй байлаа. Магадгүй тэрээр сэлэмний талаарх илүү өргөн ойлголтоор командлагчийг авчруулж чадах байв. Түүний тэрхүү үнэмшгүй ялагдлын тал болоо сайнны толгойд байсаар байлаа. Одоо тэр хангалттай сэргсэн тал бэлтгэлээ. Энд ингээд зөксөн хангарч шиг санагдана. Хэрв тэр ойр хаваас төхөрөх хөрсөлдөрч байж, чадвал өөрийн нөхцийг илүү төхөөрөмжтэй дайсантай жишиж үзэх боломжтой. Бурхад түүнд хайж исэн зүйлийг нь тэр дараа өгөв. Түүний дүү Жошуа болдог дагуулын хамт бэлтгэлийн тал байр асхан орж ивлээ. Жошуа Лусяныг үл томсорлон Сирайзанд хүндэтгэл үзүүлв. Энэ хүү гинтхэн өөрийгөө сэлэмний гигантны шав гэж нэрлэх зөрөгтэй байжээ. Сэлэмний гигантын нарс хിവэр үлдэж, дөрөв залуу эзэн яхад ийм гинтийн зочид ирснийг асуув. Тэрээр залуу эзэн Лусяны бэлтгэлд завгүй байгаа тул Жошуадараа ирэхийг ээлжлэхээр хүсв. Тэрхүү хүмүүжлгүй хүүхдийн дагуул залуу эзний дайран орж олонний анхаарлыг татахыг нь зогсоож чадсангүй. Жошуа хайгаа бэлтгэл хийж байгаа тул сэлэмний ариун туршлагатай дүүгийн хуваар дадлахад туслахаар ирсэн гэдгийг мэдэгдэв. Тэр жаахан баатар эрхмийн доромжилсан инээн цэглэлээс харахад зүгээр дэмэж чартж байгаа нь тодорхой байлаа. Тэгсэн ч Лусын баяртай байв. Учир нь төгсөрсөлгөгч нь дөнгөж сая хүрсэн гэлээ. Тэрээр өнгөрсөн хэдэн өдөр туулсан тарчлаа эцэст нь бусдад амсууж чадхаар болов. Сэлэмний гигантын дөрөвдүгээр залуу эзний гинтийн хүсэлтэд айхан байрандаа зогсож байлаа. Энэ хүүхэд Лусяны бэлтгэлд яг яаж тасалж чадна гэж Жошуа манай эргэлтийг практик ташигч хурц чадвараа шалгахын тулд таатайгаа спарринг хийх хүсэлт гаргав. Түүний инээн зэрэг гимгүү харагдлаач жаахан ухаантай хинч тэр инээдний цаана ямар нэгэн зүйл шидэж байгааг хадгалахаар байв. Тэр ч байтугай одоогийн нөхцөл байдал тэдэнд ах дүүсийн хуваар харилцах цаг байхгүй гэж зүтгв. Яг одоо шиг хоёулаа цартай байгаа үеэс өөрөөр дараагийн боломжийг олоход хэцүү байх болно гин. Жошуа өөрийн хүсэлтийг бүдүүлэх харагдаж магадгүй хүлээн зөвшөөрсөн ч ахтайгаа бага зэрэг үзэж тгсэн дүү хүн гэдгийг хэлв. Жошуагийн энэ жүжиг сонсоод Лусын гинэдээ арай ядан барьж байлаа. Энэ гэр бүлийн үр сад үнэхээр уран цэцэн хүртэй ажээ. Хүүгийн ах дүүгийн харилцааг шалтгаалдаг болгон ашиглахыг сонсох нь инээдтэй байв. Жошуа албан насны хичээлийн 7 хоногч хүрээгүй байгаа ахынхаа өмнө хэлэхгүйгээр жинхэнэ сэлэн бариад ирчээ. Өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд өрсөлд төчөө бот нэрхсээр сондын дүү гэж хөргөө. Иж тод байсан тул барагч гинэн чим шиг санагдана. Ахтаа тасчих гэсэн халахчны дор нуугдснаар тэрээр сансандаа хүрч чадна гэж итгэжээ. Хэрэг сэлэмний гигант нь ажиглуул энэхүү спарринг болон түүний үр дүн илүү жинтэй болох байв. Лусяны нэр хүнд дэндүү онсон тал амныхан сахалт хараагүй бацаан хүртэл түүний хянхайг оршдож байна. Залуу эзэн залхамжлын тэмцэлцэр айзан ямар байр суурьтай байдгийг мэднэ. Жошуа тэрхүү хөшин эрхмийг эвгүй байдалд оруулж ирэв. Хүндэд багшаага тэхэн хүнд байдалд оруулахгүй тул Лусян дандуур нь орж дүүгийнхээ саналыг зөвшөөрөв. Тэрээр эхлээд тэний дүр эсгэж гэр бүлийн хамгийн бага юм сайхан сэтгэлтэй байгаад нь магтав. Дараа нь тэр Жошуагийн яриг егөөдөн ницаалаа. Тэрээр ийм ярьсан зан авирыг зүгээр өнгөрөөж чадахгүй. Ийм утгагүй уран цэцэн үг энэ гэрт хизээч бүтэхгүй бөгөөд үүнийг зүгээр орхиж болохгүй юм. Гэр бүлийн гинэн жол хүүхдэд биечлэн сургамж өгөхийн тулд Лусын тулааны талбарт хав бижин байна. Гэхдээ өнөөдөр түүний ийм хүүхдэрхүү ашиг тэгчээ сүүлийн өдөр байх болно. Хэрв энэ хүүсэр айзаныг дахин хэцүү байдлаар болвол тэр түүнийг хизээч уушлахгүй байлаа. Шавин Жошуагийн жинхэнэ санааг гадарч шууд сөргөө шийдсэнийг сэлэмний гигантын ойлгов. Эцсийн эцэст цус гэдэг тасарч башгүй холбоо бижээ. Сэр айзан ах дүүсийг үзэрдэхийг зөвшөөрч ажиллалаа өгсөн ч энэ нь хамгийн сүүлийн удаа байх болно гэв. Хэрв тэр спаррингийг дэндүү аюултай гэж үзвэл тэр даруй дандуур нь орж зогсоох болно. 4 болон 3 дахь залуу эзэд сэлэмний гигантны дүрмийг давхад ангарахлав. Лусян Жошуагийн толгойд чихтэйхэн нийлж атхан дүүдээ гайхалтай спарринг хүссэн нэрв. 4-р залуу эзэн хурамчаар инээмсэглэн цаагаараа дайсан өнгөөр хариулв. Тулаанчид талбарт гарч бие биенийхээ өмнө зогсоход сэлэмний гигантын голтон шүүгч хэлээ. Тэрээр энэ тулаан бие биенээ гэмтэх биш. Харин сорсон зүйлээ шалгах спарринг гэдгийг хүүгдэд саналв. Лусян анхны албан ёсны спарринг хийж байгаа тул суралцах хандлагаар хандах ёстой. Нөгөө талаар Жошуа сэлэмний замыг төрүүлж сонгосон ахын хуваар хариуцлага хүлээх ёстой байв. Хөвшин эрт тэднийг Валдик гэрт нэр төрөө гутаажгүйгээр толдохыг уриалав. Бэлэн болсноо илэрхийлж ах トゥ хоёр сэлэмнийхээ бариулаа сатхан нэрээ соголов. Залуу эзэд бие рүүгээ ширүүн харж шидлв. Жошуа Лусяныг ах шиг ашиглаж өөрийгөө өнгөөж байгаад тасаагүй байлаа. Түүнийг ах гэдгээ тоддох бүрд Жошуа сэтгэл зүйн цохилтагч байв. Тэрээр энэ залуу гахан болгосон ихэнх сарын зүрэг үнэхээр төвчж чадахгүй байлаа. Ямар ч тач тэр хизүү хэсгийг давж сансандаа хүрсэн
төрсөн тул спаррингийн төгсгөр Лосены амир тагалж чадна. Жошогийн бодлоор энэ бол хин төрүүлж төрсөндөө биш. Хин нь үнэхээр илүү авьяастай байгаа. Энэ үед тэрээр өөрийн жигшилзийг үүсэл хорон санаагаа арай ядан нууж ялаа. Тэрээр бүхийс анхаарсан гартай байгаа. Ган сэлэмд хандуулна. Занаж дайсандаа ч громгүй царай гаргав. Сэлэмний сэрүүн бөгөөд хүнд мэдрэмж Лосенд яг ч гэртээ байгаа мэт хотод санагдав. Жинхэнэ зэвсэг бариагүй 2 сар гаруй хугацаа өнгөрөөд байлаа. Хэрв тэр хуучин хүсний цэргийн өдрүүдтэй байсан бол язгууртан бацааныг ялахын тулд элдв бор зар хэвлэх байсан биз. Гэхдээ өнөөдөр тэрээр Важдек гэр бүлийн 3 дугаар залуу эзэн тахирсан хим маягаар нэж төртэй тулд 2 болно. Хэрв тулааны халуунд тэрээр өмнөх амьдарчдаас харсан сэлэмний техникийг ашиглаж хөвшин ярих гэрцаагүй анзаарах болно. Зөшөө хорон санаатай зарчин могоо байлаач тэрээр хорвоог хараахан танаагүй гинэ хүүхэд гэдгийг Лосен санах хэвээр. Тэрээр ах хүний ясаар энэхүү спаррингийг зүүцэх хэвээр байж хайг үнэхэр хүсэж байв. Гэсэн ч Жошоо түрүүний өөртөө итгэвчтэй байж чинь хаачдсан бэ? Химээ намнэ. Дөрөв дүүгээр залуу эзэн түүний холгой чинүүдээр харахыг айдас гэж тайлбарлав. Жинхэнэ сэлэм гартай барьсан тул гэр бүлийн шившрийг одоо сандарч эхэлж байна гэж тэр боджээ. Тэр ч байтугай жинхэнэ сэлэмний спарринг Томас л хардвч энэ нь зөвхөн талаанчдын ур чадвар ойролцоо үед болдог гэж хэлв. Тэрхүү бацаан Лосеныг модон сэлэм рүү буцааж шилжүүлэн таслах дугуй хэрэгж болохыг санал болгов. Гэвч үүний хэрэг байхгүй. Тэрээр энэ бүхнийг зүү зөхстэй байхыг үнэхээр хүссэн ч Жошоо жинхэнэ өвдөлтийг мэдрэхийг үнэхээр хүсэж байгаа бололтой. Өвөнд ортоггүй дүүгийн хувьд сайн гэрчин нар хотох цорын ганцүр дүнтэй эмчхээ юм. Сэтгэл зүйн дээд зэргийн цохил төхөхийн тулд тэрээр түүнийг дахин отгон дүүгэж доодан үе бүрийг нь татдаган хэлв. Амархан өдөгцөн Жошоо биеийн жингээ доод хэсэгтээ шижүүлэн тарихад бэлдэж хурдан бөгөөд хүнд алхмаар зайгаа ойртуулахыг орчдов. Түүний цорын ганц зөксөл бол цэвэр хүч хэрэглээр дамжуулан Лосеныг хийсэн өвөнд нь харамсалтай хявтал байлаа. Лосен байрлаа засаж дайралтыг өгт харц хэв. Бодсны дагуу өөртөө хязгаарч тавьж дүүдээ сургамж өгөх нь тэнч амар байхгүй. Эцсийн эцэст Жошооч гэсэн сэлэмний гигантны сургаалаас нэг нь. Түүний суур болон хөдөлгөөн нотхонч давтан өнөж болохооргүй төвшөнд байлаа. Түүнчлэн Лосен өмнө нь сэр айзантай хийсэн спарринг ихэнх манагаа шавснаас болоод ядарсан хിവэр байв. Азар Жошоогийн төшлөг үнэхээр дулимэг байгаа нууц биш байлаа. Тэрээр ийм хөнгөн өдөө хатгалахад дэндүү амархан автчлаа. Лосен биш гэж биеийнхээ доод хэсгийг манагаар цэнэглэв. Өөрсөн дүгээсээ эрдүү хэдхэн мэдрийн зайд байхдаа тэрээр хүч болон манай эрхтийг нэгэн зэрэг төвлөрүүлж сэлэмний гигантны сургаалыг зөв ашиглав. Өрөөсөн хөлөө манагаар цэнэглэхэд хангалттай байх ёстой. Түүнийг эцэст нь ураг шалгахад хорны тэсэрт нь буун дуу шиг чанга чимээ гаргав. Хорны талаанд Жошоог бүрмсэн ялснаар Лосен хормын төдий гарах боломжийг өөрийн болгоно. Сэр айзны нүд төгссөн байдалтайгаар томроо. Жошоогийн дагуулуудын ирүү газар унах шахав. Дүүгийнхээ дээрээс даран зогсохдоо Лосен жишг шүдээ зугаад чадхаараа хамгаалахыг санаалав. Тэгэхгүй бол тэр хижгүй хоцрох хаюуштай байлаа. Лосен дүүгээ банк дарамжлан өдөрхийн зэрэгцээ түүний сэлэм завсдаггүй ирчээр бүтэн ном хэлбэртэй хөдөлгөөнийг гүйцэтгэв. Одоогоор энэ махагийн дараагийн бүлгүүд хараахан нийж ирдэггүй байгаа. Тус шин хэсэг гармагц та бүхэнд хамгийн түрүүнд хүрэхээ амлаж байна. Бидний бүтээжийг дэмжихийг хүсэл дэргэцэн дэх төрийн банкны данслуу хан дива ажгэгээрээ үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарж, сувглуу маань бүртгүүлж дараагийн гахалтай бүтээжийг тэсэн ядан хүлээж аваарай.